За мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаар үргэлжилж байна. Студид улсын хурлын гишүүн их цэцэг хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр манай улсын хувьд 2001 онд за эрчим хүч дулааныг одоо зэрэг зохицуулах юм эрчим хүчний хууль батлагдсан гэвч одоо өдийг хүртэл уг хуульд ямар нэгэн шинжилэл найруулга ороогүй өдийг хүрсэн. За тэгвэл дулааны за бие даасан анхдагч хуулийг батлуулахаар бол улсын хурлын гишүүн их цэцэг ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хаврын чуулганаар бол бас байгууллагуудаас саналыг авсан юм байна. Ер нь энэ дулааны хуулийг бие даасан хууль болгох ямар өнөөгийн бас шаардлага үүсэж байна. За тийм дулаан цахилгаан хангамжийн асуудал бол 2001 онд батлагдсан эрчим хүчний тухай гэдэг ийм хуулиар бол одоо зохицуулагддаг. За гэтэл энэ хууль бол ерөнхийдөө цахилгаан талдаа нэлээд түлхүү анхаарсан. Одоо дулаан хангамжийн талаар тийм найруулсан зохицуулт байхгүй. Ер нь 9 одоо зохицуулт байдаг. За дээрэс нь энэ хууль бол ингээд маш одоо ерөнхий товчхон ийм 6 бүлэгтэй 18 хуудастай ийм хууль ингээд байдаг. За тэгэхээр эндээс одоо юу болж байна гэхээр бодит амьдрал дээр дулаан цахилгааны энэ одоо хангамжийн асуудал маань 800 гаруй журмаар өнөөдөр харилцаагаа зохицуулж байна. Тэгэхээр журам гэдэг нь одоо бас тогтвортой зохицуулт гэж хэлэхэд маш хүндрэлтэй. Одоо маргааш эрэхтэл одоо нэг шинэ журам гарцсан байдаг, эсвэл журамд нь өөрчлөлт орсон байдаг, журам нь байхгүй болсон байдаг ч гэх тээ. Тэгэхээр магадгүй эндээс ингээ харахаар эрчим хүчний салбарыг бас яг тогтвортой зохицуулттай салбар биш юм байна гэж харж байгаа. Энээс болоод магадгүй өнөөдөр эрчим хүчний салбар ямар хүнд байдалд байгаа вэ? Энд олон шалтгаан мэдээж байгаа. Нэг шалтгаан маань магадгүй бид нар одоо ийм олон журмаар харилцаагаа зохицуулснаас бид бүхэн одоо хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаа юм байна. Оролцогч талууд одоо хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. За тэр гомдол маргаан их гардаг. Хэрэглэгчийн эрх ашиг, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хангагддаггүй гэдэг үе төмөн асуудал маань өнөөдөр магадгүй энэ хуулиас болоод байгаа юм байна. Энэ одоо журам их олон байгаас болж байгаа юм байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бид нар энэ дулаан хангамжийн бие даасан одоо хуультай байх нь зүйтэй байна. За тэгэхээр бусад улс орныг бид нар нэлээд судалж үзсэн л да. Яг манайхтай адилхан ийм ижилхэн одоо хүүтэн цаг агаартай хэрэглэгчээ цахилгаан дулаанаар хангах ийм орнуудыг судалж үзэхээр тэр орн маань ингээ бие даасан дулаан хангамжийн хуультай, цахилгаан хангамжийн хуультай, за дулаан хангамжийн хууль нь гэлэх чинь 5-аас 10 бүлэг 60-70 хуудастай, цахилгаан хангамжийн хууль ингээ 10-20 бүлэг ингээ 100-200 хуудастай. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ орнууд маань аль болох харилцаагаа яах нь хуулиар зохицуулж явдаг байх нэ. Тэгэхээр хуулиар зохицуулсан салбарлуул хүн өнөөдөр хөрөнгө оруулна, хүндрэл бэрхшээлтэй тулгарх асуудал нь бага байдаг юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хуульдаас мэдээж одоо шинжилэл бие даасан хуультай болно гэдэг чинь тухайн салбарт бол тодорхой хэмжээний ахиц дэвшил гарна гэсэн үг ч тийм. Төрийн оролцоо бас одоо ер нь хуулиуд дээр тусгай зөвшөөрөл дээр жишээлбэл эрчим хүчний одоо мөрдөгдөж байгаа хуулиар 40% орчим нь одоо заавал тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог гэж байна. Одоо бол Улаанбаатар хот ялангуяа орон нутагт ажиллагааг өдрөөс өдөрт хэлж гин шинэ орон сууц барилга байгуулж барьж ингээд дулаанаар хангах гэхээр тусгай зөвшөөрөл хүлээгддэг ийм бас асуудлууд тулгарч аашгүй байна. Хуулинд энэ асуудлыг хэрхэн тусгаж байна? Тийм. Одоо манай эрчим хүчний тухай хуулийн 36% нь ганцхан тусгай зөвшөөрлийн тухай байна шүү дээ. Тэгэхээр одоо бас энэ нэг тусгай зөвшөөрлтэй холбоотой маш их одоо асуудал нийгэмд үүсдэг үл эндээс ингээ харагдаж байгаа. За тэгээ бид нар энэ дулаан хангамжийн хуулиараа дулаан хангамжийн ийм одоо ангиллуудыг гаргаж ирж байгаа. Төвлөрсөн дулаан хангамжийн систем, хэсэгчилсэн дулаан хангамжийн систем, бие даасан дулаан хангамжийн систем гэдэг. За бие даасан дулаан хангамжийн систем гэдэг нь та одоо жишээлбэл ингээд өөртөө зориулаад тий өөрийнхөө гэрийг дулаанаар хангах зорилгоор за эсвэл одоо өөрийнхөө үйлдвэрийг аж ахуй нэгжийг дулаанаар хангах зорилгоор хэрвээ дулааны жижигхэн их усүр бариад ингээ явж байгаа тохиолдолд тэн дээр ерөөсөө оролцох хэрэг байхгүй. Одоогийн хуулиар бол тэн дээр төр ингээ оролцдог. За төр одоо ингээ тэзүү хийлгэх ёстой, зураг зурулах ёстой, одоо тий тусгай зөвшөөрөл авах ёстой, үн тарифаа батлуул гэд. Тэгэхээр бид нар энэ дээр л ингээ төрийн оролцоог бол байхгүй болгож өгч байгаа. За хэсэгчилсэн дулаан хангамж гэж юугаа хэлж байгаа гэхээр төвлөрсөн дулаан хангамж холбогдох боломжгүй одоо алсад байрлсан магадгүй нэгэн хотхон тий нэг одоо үйлдвэрийг бол ингээ дулаанаар хангах байгууламж бариад хэрэгжиж байгаа тохиолдолд ингээ явж байгаа тохиолдолд бас дундаас нь төр оролцох ерөөсөө хэрэг байхгүй. Харин зөвхөн яг хөө хэрэглэгчийн 50-аас дээш хувь нь одоо гомдол гарах юм бол магадгүй тэр маань одоо төр оролцоо зохицуулттай болох магадaltaй. Бусдаар бол энэ төвлөрсөн дулаан хангамж гэдэг энэ төвийн одоо дулаан цахилгааны станцаас хангаж байгаа үед бол цэвэр одоо зохицуулттай явах юм гэд. Тэгэхээр бидний энэ хуулиар бол нэгдүгээрт одоо тусгай зөвшөөрлийн асуудал бол маш их буурч ирнэ. За хоёрдугаарт болохоор хувийн хвшлийн оролцоо бол нэлээд нэмэгдэж ирнэ. Одоо ингээд төрийн
оролцоо байхгүй болж байгаа учраас гэж үзэж байгаа. За ингэснээрээ бид нар нэг ингэж ярьдаг шүү дээ. Дулаанаар хангаж чадахгүй маш их хэрэглээ бид нарыг хүлээгдэж байна. Тэгэхээр энэ хүлээгдэж байгаа хэрэглийг өнөөдөр бид нар төр өөрөө хангаж чадахгүй. Тэр тохиолдолд бид нар хууль эрх зүйн орчныг маш тааламжтайгаар бүрдүүлж өгөөд төрийн оролцоог багасгаснараа магадгүй хувийн хөрөнгө оруулагчдад тэр одоо дулааны хэрэглээг хангаа явах тэр эрх зүйн орчин бүрдэж өгж байгаа гэсэн үг. Хуулиас тусгасан нэг зал тоолууржуулна гэдэг байгаа шүү дээ. Одоо бол за ус цахилгааныг бол бид нэр ингээд сар болгон тоолуурын заалтыг өгөөд төлбөр төлөө яваад байгаа. Дулаан дээр ер нь бид нар бол одоо оршин суугаа тухайн байрны хэмжээ одоо байшингийн хэмжээгээр бол дулааныг тооцож өгж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тоолууртай болсноор энэ дээр ямар шин зохицуулалт орж ирэх вэ? Тийм одоо бид нар чинь бол ерөөсөө дулааныг тухайн одоо байрных нь метр квадратаар метр кубээр ингэж тоолж одоо төлдөг. За тэгэхээр энэ маань яаж юм гэхээр хэрэглэгч маань нэгдүгээрт өөрийнхөө одоо хэрэглээгээ хянах боломжгүй байна, хэмжих боломжгүй. За тэгээд хэмнэлт хийх ямар ч боломжгүй. За тэгээ халууцаад байна гэх юм бол одоо цонхоо онгоолгож та бүхэн мэдэн штэ тий дулаанаа тохируулдаг. Тэгээ энэ бол ингээд бүр байж болохгүй асуудал. За тэгэхээр бидний одоо энэ босруулж байгаа хуулийн төсөл дээр бол цаашдаа бол ерөөсөө дулааныг бол тоолдог болгоно. Ингээд тоолууртай болгож өгснөөрөө яах вэ гэхээр хэрэглэгч маань мэдээж одоо хэмнэлт гаргаж чадна. За өөрийгөө одоо хэмжиж за хянч чадна гэсэн үг. За одоо тухайлбал одоогийн зохицуултаар бол та жишээ нь одоо өвлийнхаа амралтаар ингээд гадагшаа явлаа гэхтэл таны мөнгө тоолуур юм дулааны мөнгө чинь гүйжил байдаг шүү дээ. Энд чинь нэгдүгээр одоо шудраг бус. За хоёрдугаар нэг асуудал болохоор бид нар ингээд тоолууртай болгоснороо маш их хэмжээний хэмнэлт гарч ирнэ. За тухайлбал нэг ингээд жишээ байдаг л да одоо нэг аймаг дээр жишээ нь ингээд цэвэрлэх байгууламж нь баг ингээд хайлаад асгаад байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо цэвэрлэх байгууламж шинээр барьээ эсвэл өргөтгий гэдэг ингээд асуудал яригджсэн. Тэгээд тэр үед ингээд ерөөсөө тоолууржуулах юм аян өрнүүлсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө цэвэрлэх байгууламж нь бүр ингээд ундраад юу одоо шинэ цэвэрлэх байгууламж өргөтгөх яг тэрнтэй адилхан магадгүй манай энэ дулааны их усүр дээр ийм хэмжээний хэмнэлт их усүр шинэ бий болох ийм боломжтой болж байгаа гэсэн. Тэр хуулийн төслийг ерөнхийдөө боловсруулалт аж ахуйн нэгжүүдээс саналыг авсан. 40 гаруй аж ахуйн нэгж саналаа өгсөн. Нийтлэг ер нь одоо яг дулааны одоо хууль дээр тулгамдж байгаа ямар асуудлыг аж ахуйн нэгжүүд ер нь хүндэж байна. Тийм бид хэд ч энэ дулаан хамжаа хуулийг одоо өнгөрсөн 5 сард ерөнхийдөө төслийн боловсруулалт дуусаад тэгээд одоо салбарын оролцох талуудад нийтдээ 8 удаагийн хилцүүлэг хийгээд тэгээд 157 компаниудад ингээд албан бичгээр саналаа хүргэсэн. Тэгээд саналаа хүргээд та одоо энэ хуулийг уншаад тэгээд одоо ингээд саналаа ирүүлээ. Ингэжээж та бол нэгдүгürt энэ хуульд оролцоогоо хангаж байна. Ингэжээж л энэ хууль маань одоо чанартай болж бодит амьдрал дээр хэрэгжсэн сайн хууль болох юмаа гэдэг ийм зорилгоор бол ингэж ажилласан. Тэгээд тэр компаниудаас одоогийн байдлаар бол нэг 47 байгууллагаас яг давхурдсан саналаараа 800 гаруй санал ирсэн байгаа. Тэгээ энэ саналуудаас ингээд ер нь ингээд ерөнхийд ингээ харахаар нэгдүгээр асуудал бол мэдээж энэ тоолуурын тухай асуудал байж байгаа. За хоёрдугаар асуудал бол энэ дулааны шугам шүлжээнд холбогт бол одоо маш хүндрэлтэй байдаг. Энэ холболтыг одоо маш ил тод болгож өгөөч. Тэр шаардлагын одоо илүү одоо наривчлалтай тий. Гэхдээ тэр нь одоо ингээд ил байдгаар ингээд тогтоолж өгөөч гэдэг асуудлыг нэлээд хүнд тавьсан байсан л да. Тэгэхээр одоо ирэх намрын чуулган ирэх 7 хоногт эхлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр хуулийн цэцлэг бол намрын чуулганд өргөн барихаар тий. Яг нь ерөөхдөө дээрэс нь бид нар энэ дулаан хаамжаа хуулийн дээр бас нэг бүлэг орж ирж байгаа нь сэргээгт хэрчмчний тухай хууль гэдэг одоо манайд байдаг шүү дээ тий. Хүн болгоны шүүмжлийг дагуулад байдаг. Тэгэхээр бид нар энэ хуулийг одоо дараагийн шатанд оруулж сайжруулж байгаа. Тэгээд яг тэгвэл одоо сүүлийн үед бол ерөөсөө сэргээгтэр дулаанаа хангадаг болчих. Нөгөө одоо дулааны насоос байж нар салхи одоо нар батарейгаарч дулаанаа хангаж байнгу нар одоо газрын гүнээрч дулаанаар хангаж шүү дээ. Энэ бүх чинь сэргээгт. Тэгэхээр энэ одоо сэргээгтийн асуудал бол нэг бүлэг ингэж болж орж өгчөө. За тэгснээрээ энэ одоо хуулийн зохицуултын уялдаа холбоо сайжраад ингээд юу байх юм. Тэгэхээр энэ асуудал бас ингээд тусгаж байгаа. Тэгээд бид нар одоо байгаа эрчим хүчний тухай хууль, сэргээгт эрчим хүчний тухай гэдэг хуулийг одоо ингээд дулаан хамжийн тухай хууль, цахилгаан хамжийн тухай хууль гэж ингээд хоёр хууль болгож шинжилж байгаа. Тэгээд одоо энэ хоёр хуулийг шинжилж байгаа учраас уул нь энэ хоёр хууль хамтдаа явах хэрэгтэй. Тэгээд яг одоогоор бид нар нөгөө цахилгаан хамжийнхаа хуулийн төслийг бол хараахан дуусгаагүй байгаа. Дулаан бол бас ингээд хэд хэдэн шат явцсан учраас тэгэхээр магадгүй бид нар энэ намрын чуулганаар бол дулаан хамжийнхаа хуулийг дангаар нь өргөн бариа явуулах нь нэлээд бодиттой юм байна гэж харагдаж байгаа. За баярлалаа танд. Үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодруулга болонгаа өргөлээ.